Би хошуу дуугийн Донорвын ган тулга гэж хүн байна. Мэргэжлийн үед санхүүгийн нарийн мэргэжил болох актуарч мэргэжилтэй санхүүгийн шинжээчийн мэргэжлэр Лондонын санхүүгийн төвд Грант Торнтон компанид ажиллаж байгаад 2008 онд эх оронд ирсэн. За бид бүхэн улс төрөөс харьцангуй хол байсан 35-аас 45 насны ийм шинэ үеийн төлөөлөл болсон. Энэ залуус яагаад улс төрд оров? Бид нар хүн намд ороод хүн намыг шинжилэн зохион байгуулах болов гэдэг талаар олон шалтгаанууд байдаг. Энэ шалтгаан дотроос би нэг шалтгааныг нь онцолж ярмаар санагдаж байна. Энэ бол бид бүхэн эрх зүйт ёсны төлөө энэ улсад эрх зүйт ёсыг нэвтрүүлж хэвшүүлэхийн төлөө тэмцэж байгаа тэмцэл юм аа. Эрх зүйт ёс гэдгийг маш энгийнээр тайлбарлавал энэ нийгэмд байгаа хүн бүр төр хувийн хвшлийн байгууллагууд бүгдээрээ тэр дундаа төр өөрөө хариуцлага хүлээдэг засаглалын зарчим. Эрх зүйт ёс гэдэг бол зөвхөн хуульчид, эрх зүйч, мэргэжилтэй хүмүүсийн ярьдаг мэргэжлийн сэдэв биш. Энэ бол дарга цэргээс үл хамааран арт түмэнд таалагддаггүй байхаас үл шалтгаалan хүн бүрт хамааралтай энэ ардчилсан нийгмийг тогтолцоог бий болгож байгаа эд эс бүхэнд хамааралтай ийм ойлголт. Маш энгийн ойлголт, нийтийн мэдлэг. Эрх зүйт ёсыг хэрэгжүүлэхэд хийсэн үйлдэлээр тухайн хүн дахин хэлэхэд дарга цэрэг арт түмэнд таалагддаггүйээс үл хамааран хуулийн өмнө тэгш хэрэгтэй байх. Буцаагаад хуулийг хүмүүст алагчлалгүй хэрэгжүүлдэг байх. Ийм арга хэмжээг авч чаддаг шүүхийн бие даасан хараа тус тогтолцоотой байх тухай ийм ойлголт. За хөдөлмөрийн үндэсний намдар болж байгаа үйл явдал бол гаднаас харахад нэг дарга цэрэгтэй холбоотой, хувь хүнтэй холбоотой асуудал юм шиг харагдаж байгаа боловч цаана нь агуулгаараа маш өөр төрлийн тэмцэл явж байгаа юм аа. Энд нэгдүгээрт бид бүхэн өөрсдийн баталж гаргасан дүрм журмынхаа дагуу үйл ажиллагаа явуулдаг байх уу? Эсвэл хэн нэг хүний шийдвэрийг сохроор дагаад явцдаг ийм соёлыг нэвтрүүлэх үү гэдэг асуудал. Хоёрт бид бүхэн асуудлыг шийдэхдээ олонхороо нээлттэй хэлэлцээд зөвшөлтслийн зарчмаар шийддэг болох уу? Эсвэл зөв гэж бодсон асуудлаа хувилдааны чамаагүй зарчмаар нууцаар хэлэлцээд энийхээ шийдвэрлэхийн төлөө явдаг ийм соёлыг нам дотор хэрэгжүүлээд нэвтрүүлээд явах уу гэдэг ийм зарчим зөрүүтэй асуудал байгаамаа. Улс төрийн нам гэдэг бол нийгмийн хөгжлийг манлайлж байдаг ийм онцгой үүрэгтэй институт. Бид энэ нам дээр ямар соёлыг нэвтрүүлж ямар зарчимтай байна, дараа нь энэ намын гишүүд маань, намын манлайлагчид маань, удирдагчид маань улс нийгмийн хариуцлагатай ажилд очоод яг энэ соёл зарчмыг өөр дээрээ тээж очоод нэвтрүүлнэ. Тэгэхээр энэ бол зүгээр нэг намын дотор асуудал, жижиг асуудал биш. Энэ бол Монголын нийгмийг өөрчлөх гэж тэмцэж байгаа зарчмын том асуудлын нэгдүгээр анги гэж ойлгож байна. Бид хөдөлмөрийн үндэсний намыг асуудлыг нээлттэй хэлэлцээд зөвшөлтсийн зарчмаар шийддэг, дүрм журмаа дагдаг ийм институт болгохын төлөө тууштай тэмцэнэ. Үнэн ялнаа.